За өдөрчдийн өдрийн амгалан гэлтгийа. Тэгэхээр өнөөдөр ийм манай зохиогчтой уулзах цаг хөтөлбөрт нэг тийм нууц ноён гэдэг нь эсрэг нөхрийг оруулах гэж бараг 2 сар хөцөлтлээ л да. Тэгэхээр энэ хүн болвол одоо та бүхэн мэдж байгаа их Монголд сүүлийн үед гарсан орчуулгын номнуудаас нэлээд алдарт гарсан улс төрийн эдийн засгийн нэлээд том нөлөө үзүүлсэн ном бий. Энэ бол энэ эдийн засгийн алуурчны намжлал гэдэг Джон Перкинсийн энэ ном. Тэгэхээр энэ ном гарсны дараа ялангуяа Монголд оруулж байгаа хөрөнгө оруулалтын талаар за Монголын нөгөө хөгжил дэвшлийн талаар за олон улсын банк санхүүгийн байгууллагуудын явуулдаг бодлогын талаар ялангуяа Монголын нэлээд скетэн боловсралтай өндөр түвшний хэсэг ихэд эргэлздэг болсон. Энэ ном угаасаа гарсан газар болгонд яг тийм эргэлзээ төрүүлж идэг тийм алдартай ном юм билээ л дээ. Тэгээ энэ номыг орчуулсан хүн бол одоо манай боловсруулах энэ бол орчуулагч. Уг нь бол та бол инженер эдийн засгийн мэргэжилтэй юм байлаа тий. Би бол автоматик механикийн инженер санхүү эдийн засгийн мэргэжилтэй хүн л дээ. Тий. Тэгэхээр би баярлаад байгаа юу гэхээр ийм номыг эдийн засгийн мэргэжлийн хүн л орчуулахгүй бол зүгээр хүн сонирхож орчуулахгүй мэн гэж ойлгосон байхгүй. Энийг гарсны дараа хоёр хүн хямаа ирсэн юм аа. Нэг нь энэ юбил бол 16 17-гийн нэмтлэг гэдэг. Манер бас яг энэ захиалга өгөөд эдийн засгийн хит миний өчил гэсэн нэрээр ийм шар хавцтай ингээд хийгээд пошос орчуулсан юм уу? Англиар орчуулсан юм лээ. Яг гарах гэжсэн чи таны гараад төрлөөр ингээд бестселлер болчихгүй. Нөгөөх нь социал демократ намын Гамбатар. Харин би олж үзсэн. Тий. Гамбатар бас орчуулсан. Гэтэ бас пошос орчуулсан байл шүү дээ. Тэгээ за одоо өстө гаргандаа гэжсэн чи боловсролтын нам гараад ирсэн одоо. Би ингээд шатчлаа гэдэг чинь. Тэгээ энэ гурван ном бол яг тухайн үеийн нөхцөл байдал дээр гарцсан байхгүй гарах л гурван ном байсан юм л дээ. Тэгээ ингээд гараад ирсэн. Тэгээ би энийг орчуулсан үнгээ таныг хайгаад ирсэн. Энэ орж ирсэн л дээ. Тэгэхээр энэ Джон Перкинс гэдэг энэ хүн бол яг энэ эдийн засгийн алуурч нар. Одоо энэ бол юу болсон бэ шүү дээ. Монголд бол хиллэг болсон ба шүү дээ. Эдийн засгийн алуурч гэдэг хүмүүсийн үед мэддэг болчиход ярьдаг болсон. Томьёол болсон ба шүү дээ. Ийм юм ажиллаж исэн хүн гэдэг байгаа юм л да. Тэгэхээр та энэ номыг яг орчуулах яг ажил яг хэдэг ирэлсэн бай та. Ер нь бол энэ номыг бол ном өөрөө 2004 онд бол гарсан. Тэгээд хэд хэдэн удаа бол хэвлэгдсэн ном л да. Би 2007 оны бол сүүлчээр энэ номыг анх сонссон. Тэгээд 2008 онд бол би нэг олж аваад орчуулсан. Ер нь орчуулгын хувьд бол би нэлээд дэх нь бол орчуулад бэлдсэн байсан. Тэгээд одоо яг сүүлчийн хэдэн бүлгүүдийн нь бол яг нэмж орчуулад ингээд гаргахад яг цаг хугацааны хувьд бол би тэр одоо манай нөхдүүдээс арай л урдцсан. Одоо арай өмнө гаргацсан л хэрэг. Давал дээр 16 17-гийн нэмтлэгийн хэсэг хагас сарларсан. Харин тийм л юм. Хэм Гамбатар ах бол яг орчуулаад бэлдсэн. Ер нь бол энэ номыг хэлсэн юм л л дээ. Орчуулчаад ингээд гарахгүй яах уу гэд ингээд байж исэн чинь манай нэг найз над руу ингээд уцтаж хэлсэн л та. Чиний номыг бол энэ номны тухай сонин дээр гарцсан байна гэд. Тэгээ тэр үед бол одоо энэ үндэсний шинэ намын дарга инх сайхан гоол бас энэ номыг ер нь Монголын уншигчдад заавал хүргэх ёстой ном байна гэж тэр тухай бол ярилцлага өгсөн байсан. Өөрөө уншицсан. Тэгээ англиар уншицсан байсан. Тэгээд ягаад ч бидний яг одоо цаг хугацааны юм талаасаа бол яг олон улсууд яг энийг гаргая гэсэн ийм л хүсэл эрмэлзэл. Яг тэр үед оюутлагын гэр яг батлагдсан байсан шүү дээ. Тийм оюутлага. Яг батлагдаад тэгэл араас нь энэ гарч ирээл. Тэр нэг оюутлагын гэрийг эсэргүүцэж байгаа хүмүүс бол ерөөсөө энийг л барьсан шүү дээ. За ерөөсөө наадвал чи ингэж зүтгэдэг юм биш шүү. Тэ? Улсын эдийн засгуудыг ингэж юм байна. Тэгээ би уншаад сүлд нь юу гэж бодсон гэхээр оройроо нэг юм арга шиг болсон л да. Ленин нэг үг байдсан шүү дээ. Империализм бол капитализмын сүүлчийн шатмон гэдэг. Тэр 17 оны үг шүү дээ, тэ? Тэгээд гайхаад байхгүй. Яагаад империализм сүүлчийн шат гэдэг. Энэ нөхөр одоо ингээд капитализм буцаад дэлхийд дахинд ялчлаа, тий? Гэтэл дэлхийн ертөнцийн байжлаа 200 гаруй улс тусгаар тогтносон хэвээрээ болж байна. Империализм чинь унлаа. Нөгөө дэлхийн том гүрнүүд улс орнуудыг хэрэгшээдэг үе байхгүй, зэрэг зэвсгэр дайрдаг үе байхгүй гэж бодоод исэн чинь өнөөх нь илүү нарийн бөгөөд далд ажиллагаа болцсон байж. Нөгөө 60-аад онд бичдэг байсан ялангуяа коммунист эдийн засгчид бас бичдэг л байсан. Эдийн засгийн неоколоничлалын бодлого гэдэг чинь цэрэг зэвсэг юу хүчээрэж бүр аргагүй нөхцөлд хэрэглэнэ. Бусад үед бол наадвал чи эдийн засгийн аргаар колоничлал шүү. Гэхдээ тэр үед чи нөгөө Аз, Африк, Латин Америкийг үзэл сурталаар бөмбөгддөг байлаа шүү дээ. Ингэж дуусгах шүү наадвал чи ингээд. Бид нар Иранд хувьсгал хийхдээ Сингапур, Япон, Тайван гэж хараад
ховсгол хийсэн. Одоо 20 жилийн дараа эргээ харсан чинь нөгөө бөмбөгдөг байсан Аз Африк, Латин Америкийнхаас амар орцсон. Гэтэл тэрийг яаж шийдэх юм бэ гэсэн чинь яг энэ номон дээр нууцсан байж байгаа байхгүй юм бэ. Тий. Энэ Перкинс гэдэг хүн бол өөрөө алуурчин гэсэн тий. Алуурчин, эдийн засгийн алуурчин юм. Ер нь Джон Перкинс бол Америкийн нэгдсэн улсын иргэн. Тэгээд хөрөнгө оруулалтын Мэйн гэж бол корпорацид ажиллаж байсан. Энэ бол олон улсын валютын сангийн шугаар бол одоо хөгжиж байгаа 3 дахь ертөнцийн орнуудад янз бүрийн төсөл хэрэгжүүлдэг бас олон ийм компаниудын нэг л да Мэйн гэдэг бол. Тэгээд тэнд бол ахлах эдийн засгч хүртэл бол дэвшиж болоод ажиллахдаа Аз, Латин Америкийн ойролт орнуудын бол олон улсад яг энэ эдийн засгийг эвдэн сүйтгэх, эдийн засгийн бол одоо хэвийн годрлыг алдагдуулах улс орнуудын бол асар их одоо өрийн дарамтанд их энэ үйл ажиллагааны гэрчүүлсэн юм л да. Тэгэд өөрийнхөө энэ одоо тулсан амьдрал, өөрийнхөө дотор нь оролцож байсан энэ төслүүдийн тухай тэрэн дээр бол ийм бодиттой баримтууд дээр түшиглээд энэ номыг бол гаргасан байна. Тэр нь ямар нөлөө үзүүлсэн вэ? Нарийн бичсэн. Манайд энэ номыг гаргах гэж 2 3 удаа оролцсон байлээ шүү. Ер нь бол энэ номыг бол 4 удаа бол өөрөө бичиж эхэлсэн. Гэхдээ тэрэн дотор янз бүрийн бол одоо улс төрийн нөхцөл байдал янз бүрийн бол байдлаар манайд дарамт шахалтууд ирж ирсэн. Зарим нь бол одоо та энэ номоо бол одоо бичихгүй байвал тодорхой өндөр цалинтай ажилд бол өшөө таныг бол дэвшүүлж болж байна. Янз бүрийн байдлаар шахалт дарамт ирсэн. Тэгэхэд энэ гол нь хоошин тавьсаж явсаар байж байгаад 2001 оны 9 сарын 11-ний үйл явдлын дараа бол энэ хүн өөрөө энэ номыг бичиж гаргахгүй бол энэ дэлхийн ертөнц бол ер нь манай дэлхий бол өөрийнхөө суурил руугаа явж байгаа юм байна л гэдэг юм дүнэлтэйсэн. Тийм учраас бол энэ бол Америкийн иргэнийхээ хувьд энэ бол капитализмын сүүлчийн шат болсон одоо империализм бол үнэхээр энэ бол хүн төрлөختөн устгах ийм хэмжээнд ирчээд байна гэдгийг хүн сайн ойлгосны үндсэн дээрээс ер нь энэ тухай хүмүүст хүргэе. Ягаад бол энэ мэдээллүүдийг элдв янзын бол одоо олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр гардаг энэ элдв янзын хоосон жилчээ өнөдөр дандаа халахалж явдаг. Хүмүүс энийг бол мэддэггүй. Хүмүүс ердөөсөө энэ телевизэр бусад олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр өгж байгаа юмыг л энийг л үнэн гэж боддог. Энэ хэдэн Dow Jones мас хэдэн индекс за нөгөө нэг инфляцийн төвшин мөвшин хөгжлийн дотоодын бүтээгдэхүүн нэг хон доногдох юу гэдэг хэлэг. Ердөө нэг хэдэн тийм тонтол бид яваад идэв билээ шүү. Тий. За яг ингээд уншихаас цаана болстой өндөө өөр хаос болоод бүр ингээд сүрээд дусцсан байдаг юм бэл. Тэр тухайл бол энэ ном байгаа. Ер нь тэгэд энэ номны гол одоо санаа энэ хүмүүст хүргэх гээд байгаа гол юм болох зэрэг ер нь эдийн засгийг бол ямар нэгэн тухайн тусгаар тогтносон улсыг болоо чи дөрөв хэллээ. Дээхэн үед бол ямар нэгэн цэрэг зэвсгийн хүчээр эзэлж явдаг байсан бол одоо тэрийг бол илүү нарийн дал дараагаар илүү хорлонтой аргаар тэр ард түмнийг хизээч мултарч гарахгүй тийм мөнхийн өрийн дөнгөнд дэлхийх ийм зорилготой үндэстэн дамсан корпорациудад олон улсуудад байрлалтай том гам одоо сан банкуд тэгээд зарим бол засгийн газрууд дэмжлэгтэйгээр энэ үйлчилгээ хийж ирсэн юм юм байна. Одоо бол бид нар ингээд тэртээ дэргүй хүмүүс бол одоогоор мэдж байгаа дэлхий тархин бол маш их тогтворгүй байдалтай. Энд тэнд бол одоо ховсгол тэмцэл бослогонууд гараад энэ бүгдийн бол цаад учир шалтгаан бол нэг тэрийг бол юу ч өөр үгээр одоо халахлах гэж тэрний бол одоо явал болж байгаа үйл явдлыг өөр халахлаж оролцсон. Тэрний бол мөн чанарт нь хамгийн цаатлынхан ухт нь энэ л байж байгаа ч гэдэг. Ийм л үйл явдал. Тийм байна. Энэс бас их ч олон юм тодорхой болж байна. За энэ юунууд манай хүмүүс Латин Америк төр их мундаг ажилласан юм байна лээ. Сауди Араб те ямар улсууд байсан. Индонез, Панам, Эквадор, одоо Саудын Араб энэ төрлийн ер нь тийм 90 зууны том бол төслүүд манай бол дэлхийн өөрийнх нь одоогийн байж байгаа нүүр царайг хувирах гэд одоо тодорхой бол одоо үүрэг гүйцэтгсэн энэ том төслүүдэд оролцож байсан. Энэ тэгээд тэр хүний бол өөрийнх нь бол энэ номон дээр бичсэн улаан цайнд бол одоо ийм буруу хүн төрлөختний эсрэг тухайн ард түмний эсрэг тухайн тэр улс орны бол эдийн засгийн эсрэг ийм үйл ажиллагаануудыг өөр өөрөөр халахулж янз бүрийн бол одоо чинь хөгжил цэцгэлтийг авчрахыг хамлсан одоо тодорхой тусламжийн зээлийн төслүүдийг тэртээ бид нар мэдж байгаа байгуулалтын төслүүд тий бид нар тэртээ тэргүүд тэрийг бол энэ сүүлийн 20 жил бол бид нар хүн бүхэн харж байгаа шүү дээ. Хараад хахад Панамын сувг за тэр Сауди Арабын тэр нефтийн замхгууд тий тэгээд гой юмнууд явж байна л дээ. Тэгээд ингээ амьдрал өөрчлөгчсөн. Гэтэ манай нэр ингээд яг явахаар нөгөө хоёр өөр ертөнц харагдаад байдаг. Баячууд тасарсан гоё ертөнц.
Ядуусын ертөнц тий. А дэлхийн нийт харахаараа тэр ус тэгж өгч чинь энэ ус ингэж өгч чинь гэж бүгд хараад байдаг. Зүгээр гайхалтай. Энэ чинь цаана юу байгаа гэхээр энэ төсөл хөтөлбөрүүдийг ашиггүй байсан ч гэсэн толгож хүлээлгдэг. Дараа нь энэ том бүтээн байгуулалтыг иргэд хүмүүс харчаад ямар вэ байшинтай юутай болчих гээд бүгд хунраад хүлийн зөвшөөрдөг. Тэгээ хянах гэж оролцсныг устгачаад байгаа тийм. Одоо бол ер нь хүн бүхэн одоо бас тодорхой бас мэдээлэлтэй болоод хүмүүс ойлгодог болчихсон. Ер нь бол олон улсын валютын сан дэлхийн банкнуудаас бол энэ буруу хөгжилтэй тэд нар бол бидний 3 дахь ертөнцийн орнууд гэж нэрлэдэг шүү дээ. Энд явж байгаа энэ үйл явдал бол ганцхан бидний манай ард түмнүүдийн энэ нугас болоод байгаа юм биш. Энэ гадна талаас маш хүчтэй нөлөөлөл байна. Жид түрүү хэллээ. Үнэхээр биднэрт бол энэ бүх бодлогуудыг тулгын хүлээлгдэг. Энэ бодлого чинь өөрөө бол тодорхой нэртэй хаягтай ш. Энийг бол Вашингтоны консенсус гэж нэрлэдэг. Вашингтоны бол зөвшил. Тэрэн дээр тодорхой бол ардын бодлого байж байгаа байхгүй. Ямар ч улсуудад тулгын хүлээлгэж явах хэрэгтэй. Энэ нь бол төрийн өмчүүдийг говьжил. Тэ? Одоо эдийн засгийг либералчил. Төрийн бүх зохицуултыг үгүй хэл. Тэн дотор эмх самраагүй байдлыг бий болгох. Гадаад худалдааг либералчил. Дотоодын бол одоо үндэсний үйлдвэрлэгч нарыг хамгаалж исэн бүх бодлого тарифын бодлогуудыг устдаг. Бүх үе таалгаа бол үндэстэн давнсан энэ корпорациудад чөлөөтэй нээж өг. Хамгийн гол нь бас хүн ардынхаа болоод чиглэсэн энэ нийгмийн одоо чанартай юм төслүүдийг бүгдийг нь хомж дандаа төсвийн бол одоо сахилга бат гэдэг нэрийн доор өрдөөсөө дандаа хүн амыг ядууралт болох ийм бодлогуудыг зориуд хийж ирж байна. Одоо манайд бол гомн галзуу манайх бол үнэхээр одоо үнэхээр заримдаа бол бодож байхад харамсмаар манай улсууд үнэхээр заримдаа баахан л морь унсан толгойг улсууд л гүйлдэг давхилдаад ах шиг санагддаг. Энэ улс орн хаашаа явж байна? Өнөөдөр бол хүмүүс зарим хүмүүс ярьж болно та одоо олон байшин барьж энэ бүх байшинууд хагчаад байна. Өндөр байшинтай болчиход байна. Энэ одоо ингээд дүвжрээ гэдэг утаа гэдэг бол хөгжлийн бас нэг сөрөг талч шиг нэрэд байгаа байна. Энэ бүгдээрээ эн чинь бүгдээрээ зээлийн мөнгөн дээр тогтож байгаа шүү дээ. Маргаас зээл олохгүй байдаг гэж зээлээ буцаагаад эргүүлээд татгатал Монгол бол үнэхээр сүрлийн хар хангалуул нисэн шүү дээ. Өөр ямар ч арга байхгүй. Энэ бол хөгжил цэцэглэл биш. Манай хүн амын 50 орчим хувь нь бол ядуу дорой амьдарч байна. Хүн ам бол өдрөөс өдрөд ирэх тутам дундад давхраг бол байхгүй. Ядуусын игнэрөө шилжиж байна. Манай бол хэд баячууд нийгмийн бол одоо чинь бүх одоо баялагийг цөлмж байна. Энийг хүмүүс бүхэн харж байгаа шүү дээ. Энэ бол анзаардаг хүн байна. Бүр ингэж гайхаад уржиг дээр төрөчн 7 хоногт би ингээд интернет хараа сууж исэн чинь ган хоёгийн сангийн дэдээс очирч байна л да. 100-аас 100 сая төгрөгөөс дээш хадгаламжтай хүн Монголын нийт хадгалж эзэмшигтэй 0.1% байт юм байна. Тэр 0.1% Монголын нийт хадгаламжийн 48% ингээд бацчих штэ. Түүнгээр бүр халчихгүй. Тийм л байна. Энэ чинь баялагын хөрөлт юу гэсэн үг вэ? Одоо бол манай нийгэмд бол энэ тэгш бус энэ байдал бол үнэхээр газар аваад байгаа байхгүй. Тэгээд тэр баяжаад байгаа улсууд нь бол одоо зэрэг чинь биднээс хондоо бол дөрвөн гартай, дөрвөн хөлтэй ч юм уу. Эсвэл тэдний өрдөөс сод ухаантай тэд нар хизээч унтж хэвтдэггүй байнгын ажиллаж идэг. Тийм учраас бол тэд нар тийм хөрөнгө тийм байхгүй шүү дээ. Тэд нар бол янз хизээч унтж хэвтдэггүй байнгын ажиллаж идэг. Тийм учраас бол тэд нар тийм хөрөнгө тийм байхгүй шүү дээ. Тэд нар бол янз бүрийн болвол арга замаар, арга зайлаар энэ бүхэл юмнуудыг үндсэндээ бол завширсан л юм л болсон байхгүй. Магадгүй тэр нэг төсөл хөтөлбөрүүд байгаа шүү дээ. Вашингтоны консенсус. За энэ хэрэгжүүлсэний төлөө яах ёстой вэ гэхээр тэд дандаа боломжлж чаддаг юм шиг байна тийм. Ховчил гээл хавтгаарсан ховчлтын үнгүүд л асар хэмжээд их хэмжээнд төрнө. Жог хөрөнгөлтөй навна. Тэгээ хэдэн жилийн дараа босоход 10 20 дахин өссөн хөрөнгөтэй болоод байдаг. Тэгээ сотог ирэхэд би бүр тэгж асууж ирсэн. Зэрэг сууж байгаа. Та бүхэн бол хөрөнгөний бүртгэлийн асуудал яриад байна тийм. Хэдэн зуун жил капиталист ертөнцид явсан. Тэгээ та нар ядуусан хөрөнгөний бүртгэх тухай асуудал ярьж. Монголд арай ондоо шүү дээ. Яг бол хатуу бүртгэлийн системээс задарсан. Одоо бид нар баячуудынхаа хөрөнгөний бүртгэх асуудлыг ярьж байна гэсэн чинь. Энийг хэлсэн л дээ. Тэгээ ер нь гэхдээ ийм ажиллагаа ер зогсоож болохгүй шүү гэлтэй гэдээс. Хоёрдугаарт манай дээр үе нэг эсэргүүцэл гардаг шүү. Жишээлбэл нөгөө Монгол огны ерөнхийлөгч явахдаа Жолонбат. Ер нь олон улсын валютын сантаа сангүй бид нар явна шүү дээ. Тэд нар ер нь яах ч бид нар тэнийг тулгаад байдаг. Гэх мэтийн асуудал заримдаа гарч ирдэг. Гэхдээ л тэгэл байхгүй болчихдог байхгүй. Энийг бол өрдөөсөө хэрэгжүүлэхгүй байхын аргагүй юм байдалд бол эрх баригчдыг бол түлхдэг. Ер нь эрх баригчдыг бол ер нь Монголын 2,800,000 хүнтэй бол ярьж тохирохосоо 2-3 хүнтэй л эрх баригчдыг л өөрийн гартаа хийдэг. Магадгүй 0.1 гартаа нөхтөл болох юм байна тийм байхгүй. Тэгэхээр энийг бол хүмүүс авч уншаад
Ер нь энэ бол одоогийн байгаа байдлаа бол эргсүүлж бодоосэй гэсэн ийм үднэс л би энэ хөрчүүл хүмүүст хүргэхийг шийдсэн хэрэг шүү. Энэ бол үнэхээр гайхамшигтай бас. Энэ ихтэй энэ дэлхийн бусад орнууд бол бүгдийн нь л бас яг ийм үзэгдэл үүсгэсэн л гэж хэлсэн. Тэ ер нь бол одоо дэлхийн ердөөсөө цөөхөн хэдхэн улсаас бусад нь бол үндсэндээ хямрал, суйрлын бол ангалын ирмэгдээр л очиж байгаа байхгүй. Тийм ээ. 30 гаруй хил дээр орчуулдаг. Саяхан нэг сонин юм хэлэхэд бол саяхан 4 сарын 3-ны өдөр бол олон улсын валютын сангийн захирал Францын эдийн засгч Доминик Строскан гэж бол захирлна гэдэг чтэй. Тэр хүн бол Дэлхийн банктай нийлж хийдэг одоо Вашингтон саяхан хийсэн жил бүрийн уулзалтын хуралдааны бол эхлэл дээр бол бүр том шууган тарьсан мэдээлэл хэлээ л дээ. Тэр хүний бол мэдээллийг ерөнхийдөө товчхон утга санааг нь хэлдэг юм бол ер нь 2008 оны энэ том дэлхийн санхүү эдийн засгийн хямралаас өмнө бол бид нар эдийн засгийг бид нар ойлгодог. Бид нар эдийн засгийг бол удирдах залж чадна гэж бодож ирсэн байна. Одоо бол тийм байхгүй юм байна нөхдөд. Одоо либерал эдийн засаг гэж юм байдгүй юм байна. Одоо бол энийг хэрв хурдан даруйхан засахгүй бол дэлхийн болвол дэлхийд дахин тэр чигээр манай энэ бөмбөрцгийн бүх улсууд бол эдийн засаг нийгэм улс төрийн бол маш гүн гүнзгий одоо хямралын хэрмэг дээр зогсож байна. Энийг болио гэсэн ийм хямрал гэж яриад байгаа юм бол ерөөсө дохиол байсан байж таарах нэ. Энэ бол зүгээр сая өндөлөд хөрөнгөний хямрал гэдэг дэлхийд ингэж байгаа л сая бол баг хүчээр шахах зогсоолоо шүү. Асар хэмжээний эмисийг аль зэйлэг өгөөл тий. Ер нь бол 2008 оны бол энэ хямрал бол дөнгөж эхэлсэн одоо явж байгаа шүү дээ. Тэрийг бол зүгээр тодорхой цаг хугацааны бол хувьд хойшлуулсан болохоос ш тэрний одоо учир шалтгааныг нь гаргаж ирээгүй. Тэрийг яаж засах бол арга замаа бол тодорхойлоогүй. Тэгээс чи бол одоо мэдж байгаа сая Давосын бол том уулзалтууд боллоо. Тэгэл G20 бол дэлхийн том эдийн засгтай улсууд бол цуглаад байна. Тэрнээс гарч байгаа ямар нэгэн бол одоо хүн ардад мэдэгдэхээр тийм дөрвтэй үр дүн шигц бид нар одоо байхгүй байна. БРИКС хүртэл өнгөрсөн доногт ирж шүү дээ. Тусгаарлах гэж үзэж байгаа байхгүй тий. Хоорондын валютуудаа бид нар өгтөө өөрийнхөө валютаар зээлэг өгдөг бол долларын юунаас ангиж ирээ тэгжээж энэ дэлхийг хамарсан томоохон эдийн засгийн хямралаас жоохон зайлах арга тал байж магадгүй юм гэсэн байдлаар хичээл би ойлгож байгаа байхгүй яг тэгж хэлж байгаа тий. Ер нь бол одоо доллар бол өнөөдрийг хүртэл одоо ч гэсэн өнөөдрийн ер нь дэлхийн сорын ганцхан бол нөөцийн валют гэдэг. 1944 оны хавар Америк нэгдсэн улсын одоо Нью Хэмпшир бол мужийн Бреттон Вудын хэлцээр гэж байдаг байхгүй. Тэрэн дээр бол 1944 он гэдэг бол 2 дугаар дайны дуусахын 1 жилийн өмнө гэсэн шүү дээ. Тэгээд тэрэн дээр бол ер нь 2 дугаар дайны дараа дэлхийд дахин яаж хувааж авах улсууд энэ том капиталист том гүрнүүд тэрний дараах бол одоо санхүүгийн бодлого ямар байх вэ гэдгийг тодорхойлсон энэ том уулзалт болсон. Тэрэн дээр бол улсын улсын валютын сан дэлхийн банк гэсэн ийм бол олон улсын ийм даяар том байгууллагуудыг анх үүсгэн байгуулсан төгтөн штэ. Тэдний явуулж исэн бодлого бол ийм үр дүнд төрөгчлээ гэсэн. Ийм л одоо санаа шүү дээ. Их эртний улбаатай гэдэг тий. Би одоо социализм үед ярьдаг л байсан. Москвад найтахт Монгол Улаанбаатар таниад урддаг гэл. Москвад унгахад Болгарын Софид өмдөндөө аваад гэсэн. Эсрэг хэлэлцүүлэгтэй тийм юм ярьдаг байсан. Тэгээ 2008 оны хямрал бол жишээл Монголд ямар ч үүсэх нөхцөлгүй байхад Нью-Йоркт тэр өдөр хөрөнгөний асуудал ирэхэд энд баахан хямрал үсэл банкуд дампуураад тий байж байгаа л гинт 3 сарын дотор 900 гаруй тэрбум төгрөгийг татаал эдийн засаг чинь зүгээр цус хэрэгжих чинь ингээд зүг атахаар нийт мөнгөнийх нь цусны талын авчгаар шоконд ордог юм байгаас тий. Тэгээд л ингээд валютыг хэлээл олон улсын валютын сан эрчимжээд л баахан зүйл төслөглөлөд авцсан байна. Тэгэд би яг энийг уншиж ирсэн. Ястаа энэ оройроо орж ин да гэж утсан байхгүй. Тэгээд нөгөө монетаризм чи юу вэ гэдэг эргээд буцаал харсан. Яг л нөгөө Фридманы хэлжсэн 29 оны Америкийн санхүүгийн хямралын төлөвийг Монголд яг тэр үед хийгээд хэдэн мянган аж ахуйн нэгжийг сүйтгэл ингээл ажилласан л да. Ер нь бол Монгол төгрөг бол яг ингээд тусдаа бие даасан мөнгө нэмэгт бол биш шүү дээ. Монгол мөнгө нэмэгтийг бол Америк доллартай бол маш хатуу үйдсэн байдаг. Хэрвээ Монгол банкны валютын нөөц бол багасдаг юм бол бид нар угаасаа тэдний өмнө хүлээсэн өөр хариуцлагын дагуу дотоодод байж байгаа дотоодын ямар ч хэрэгцээ байсан хамаагүй энэ Монгол төгрөгийг бол татхаас өрөхгүй байдалд орчиж байгаа. Долларын юг ханшиг тэрийг бол 100% бол одоо баталгаатай гэж бол ярьдаг. Нэг currency board гэж тийм
одоо мөнгө нэмэх тийм тусгай дэглэм байгаа. Тэр бол нийт мэдэхгүй нийт мэддэг. энэ дээр засгийн газрын currency board гэж бүр юм нэртэй. Тэгэхээр үндсэндээ бол манай улс хичнээн одоо чинь баялгаа зараад хичнээн бид нар хөгжил цэцгэлтийг бол хүн бүхэн одоо мөрөөдөж байгаа ч гэсэн манай мөнгөнд нэмэхт бол манай мөнгөнд нэмэхт гэдэг бол хүмүүс ойлгох хэрэгтэй. Энэ бол бидний манай Монголын нутаг дэвсгэр дээр бол одоо бий болгож байгаа бүх баялаг одоо ухарж олборлож байгаа бүх баялагийг илэрхийлж байгаа энэ мөнгө маань өөрөө бол гадна талаас маш хүчтэй нөлөөтэй гэж байна. Тийм учраас бол гадна талаас тодорхой бодлого явуулаад Монголын мөнгөнд нэмэх дээр нь дамжуулаад Монголын баялагийг өнгөрүүлэх ийм бол арга зам бол нээлттэй байж байгаа. Хуучин манд алтан баталгаа тантрсан тэр байхгүй болоод ерөөсөө хөвгч элитгээл тий. Тэр ерөөсөө энэ дэлхийн бүх орнууд чинь доллартай очиж өөрийнхөө үндэсний мөнгө нэмэлтийн ханшиг ууж хаяал доллар хөдлөхөд савлж яадаг болчихдог учраас барыг хараат байдлаар бол тэгэл гівчсэн юм шиг харагдаад байна. Тий. Тэгэхээр би түрүү бол ярьсан шүү дээ. Бреттон-Вудын хэлэлцээрээс гэсэн. Тэр Бреттон-Вудын хэлэлцээрээр анх бол гарахдаа долларыг бол алтан баталгаатай гаргасан байна. Тэгээд 1971 оны 8 сарын 15-нд бол Ричард Никсон бол долларын алтан баталгааг цугласан шүү дээ. Тэрнээс хойш доллар бол ямар ч баталгаа байхгүй зөвхөн Америкийн эдийн засгаар баталгааж байна. Долларын бол одоо чинь ямар нэгэн одоо хэвлэж эмээс гаргаж бол одоо эдийн засаг дэлхийн эдийн засагт нийлүүлэх энэ юм бол ямар нэгэн ямар хязгаарлалт хориг саадаг. Хичнэнийг л хичнэнийг. Тухайд би тооцоо хийж хахад жишээлбэл манай Монгол банкнаас эмээс хийж гаргасан мөнгө манай бодит эдийн засгаас 2 дахин өндөр байсан л да. Тэгээ тухайд ямар юм анхааруулсан гэхээр за бодит эдийн засаг чи яг ийм хэмжээтэй байна. Далд эдийн засаг чи яг 100% ийм хэмжээтэй байна. Гэтэл энэ далд эдийн засаг бодит эдийн засгаас шинэмгчилж амьдарч байна. Яг л цөөхөний хашиг өстрийн нөлөөлөөр тий. Хэрэв бодит эдийн засаг чи унах юм бол энэ хөөсөрсөн эдийн засаг чи унаад яг 98 оны Азийн хямдлууд ингэ сүрхнэ. Асуудал чи юм байна гэсэн. Тэгээ ганцхан Монгол тийм байд юм байх гэсэн бас л бүдүүлгэн л байгаа байхгүй. Дэлхийн нийт бол ердөө тийм л юм л шүү дээ. Ялангуяа Америк доллар бол Америк долларыг харин би дахиад хэлэхэд бол Америк доллар дэлхийн цорын ганцхан тэр Бреттон-Вудын хэлэлцээрээс хойш дэлхийн 2 дугаар дайнаас хойш бол дэлхийн цорын ганцхан нөөцийн валют. Дэлхий дээр хийж байгаа бүх 8 бүх хэлэлцлүүд зөвхөн Америк доллараар хийгддэг. Тэгтээ зэрэг чинь Америк доллараар хийгддэг юм бол Америкийн энэ долларыг гаргаж байгаа Америкийн нөөцийн санг бол бид нар сая түрүү ярьлаа шүү дээ. Энэ бол алтан баталгаатай байсныг нь 1971 онд бол цуслаад одоо бол зөвхөн бол Америкийн эдийн засаг төсвийн чадхаар бол баталгааждаг гэдэг нэрлэлдэг боловч энэ одоо бас л хэрэгэлзээтэй байдал болчиход байна. Би яг энийг бол би судлаач хүний хувьд бол нэг зөвхөн нэг өсрөөс ш энийг олон хэдэн 10 100 их өсрүүд энийг бол батлана л та. Тэгэхээр за энэ номоос гадна би нэг дараагийн номыг үзүүлэх гэдэг юм бол би бол энэ Уильям Энгдалын Сүүрлийн өрөөд гэдэг энэ ном байна шүү дээ. Би таны энэ номыг бүр энэс хэд хил ачлал тогтолтой ном гэж боддгийг. Та ч өөрөө гэж хэлж ирсэн тийм. Жишээлбэл ганцхан юуг л үзэхэд ишил аваад үзэхэд Кишинжерийн хийсэн үг шүү дээ. Нефтээр хянах гэдэг бол бүс нутгийг л бид нар хянаж чадна. Хэрвээ бид нар хүнсийг хянах юм бол дэлхийд ихнийг хянаж чадна гэх тийм. Өөрөөр хэлбэл 60-аад онд Америкийн нэг хүнсний дэлхийг колоничлох бодлого энэ яард явж байгаа. Гэтэл энэ номыг ярьдаг шүү дээ. Нэг масоны клуб, ромын клуб, за юуны сауны эмэгтэй нийгэмлэг гэж байдаг. Донг шиг юмнууд их байдаг тийм. Тэгээд нэг янз бүрийн синдикатууд, зараасан группүүд гэдэг ингээд тэр байдаг. Гэтэл тэрийг бичдэг хүмүүс бол заримдаа төрөгдүүлэх гэж байгаа юм шиг ингээд тал баталгаатай л. Гэтэл энэ Уильям Энгдал гэдэг энэ хүн бол бүр даяарчлалын судалгааны төв, албан ёсны судалгааны баримтаа тийм. Энэ бол эрдэмтэн судлаач хүн. Энэ бол Америкийн эрдэмтэн Уильям Энгдалын одоо энэ сүрлийн өрөөд гэдэг энэ ном бол энэ хүний бол сүүлийн нэг 10-аад жил энэ судалгааны бол одоо бүтээл юм байна. Энэний өмнө бол Америк Британийн газрын тосны бодлого буюу 100 жилийн дан гэдэг юм нэгдүгээр бүтэн байдаг. Гэхдээ энэ номыг бол би авч орчуулсны гол нь болохтой зэрэг бол энэ Монголын хүн бүхний айл гэр бүхний амьдралд бол нөлөөлж байгаа нэг юм байна. Энэ бол бидний өдөр тутмын хүнс эмийн бүтээгдэхүүн байна. Одоо бид хоёр бол мэдж байгаа 20 жилийн өмнө бол биднэрт одоо хэрэгжилж байсан хүнснүүд зөвхөн нэр нь үлдсэн болохоос ш. Тэрний амд өндөр нь үлдсэн болохоос ш. Тэрний доторх бол гений өөрчлөлт найрлага нь 100% шал өөр юм болсон байна.
Тийм учраас бол одоо манайд сүүлийн үедэд янз бүрийн урд нь байгаагүй өвчнөд үндсэндээ хавтгаа боллоо шүү дээ. Тэгж байна. Хүмүүсийн бол маш хүчтэй таргал бол одоо урд өмнө байгаагүй бол харшлууд тий одоо чихрийн шижин өвчин одоо хорт хавдар бол үнэхэр залуужлаа шүү дээ. Тэгэхээр энэ номныг бол уншаад одоо уншигчдад хэлэхэд энэ ном бол бидний өдөр тутмын хүнс Монгол үндэстний оршин тогтнохын үндсийн үндэс хүнсний аюулгүй байдал үнэхээр одоо их ноцтой байдалд орчод байна шүү гэдэг л энэ л одоо санааг л хүмүүст хүргэх гэж л би анх энэ номыг уншихдаа таны саваар уншихдаа нөгөө сүнсний аюулгүй байдал гэж маань нэг хэсэг яриад шүү дээ. За ядаж энийг нь ойлгохтой гэдэг уншсан чинь юу манай энэ ярьж байгаа бүрс хачин ондоо төвшин өрцсөн юм билээ. Тэглгүй яа. Манай энд ирж байгаа зөвхөн эрүүл ахуйн эрүүл ахуйн зүгээр савлал, боодлол, дээвэрлэл, хадгалал, хандгалалт хугацаа. Тий. Бүр 4 5 дугаар зэргийн ач холбогдолтой юмнуудыг л яриад байгаа. Тэрийг дөрвөлөл. Тэгэхэд өнгөрсөн жил ихтэл одоо чинь хүнсний аюулгүй байдлын жил гэдэг би бас судлаач хүний хувьд бол ер нь төр засгаас явуулж байгаа бодлого юмнуудыг нэлээд үзлээ л дээ. Тэгэхэд бол үнэхээр манай хүмүүст бол үнэхээр мэдээлэл үнэхээр дутагдaltaй байна. Тэднийг бол би үндсэндээ төөрөгдөж явж ил гэж л гэдэг. Одоо чинь төөрөнд манан донд л явж байгаа дээ. Бүрдэн төөрөгдөл. Ажил хийгээд байгаа юм шиг мөртлөө тэр нь бол шал өөр төвшөнд очсон юмыг дэлгэр олж гарч байгаа. Хийргээд тий. Одоо жишээлбэл ингэж л хэлдэг. Жишээл 60 70 донд жишээлбэл 349 за нэг хямралтай байгаа дайнд ажинтай орнууд Америкийн тусламжийн хүнсний хөтөлбөрүүд асар их хэрэгжижээ. Тэр үед эдгээр жишээлбэл яг энэ гений өөрчлөлтөд бүх бүтээгдэхүүнийг тусалсан байна шүү дээ. Дэлхийн дахин дээр. Яг л нүгүү хүч юм чи яах юм. Тэ. Бүгд тэр нөгөөх нь авсан, эдсэн. За дараа нь үр дүн яасан. Зарим нэгэн гайхал бүр ингээд ухаан алдмаад үлддэг гэж байна. Энэ тусламж хөтөлбөрүүд хамгийн их тархсан Африк, Латин Америк, за одоо зүүн Ази орнууд, яг дайнтай байсан орнууд. Одоо дохын юу нь бол хамгийн өндөр түвшинд тархалт нь. Тэ. Би бүр тэгээ сүултээ бүр айгаад өөртөө ихтгэл болж байгаа юм бол тэгж ярих юм бол бид нар коммунист ертөнцөөсөн тий энэ Америкийн хүнсний валер бодлогоос хол байсан юм да. Бид нар найдвартай гэсэн. Чи тэр зөвлөлт асар их байгалийн натуралийг хэрэгжилж байсан. Одоогийнх шиг бол бид нар гений өөрчлөлтөнд хүнсний бүтээгдэхүүнийг өдөр болгон бидэрт хэлж өгөхгүй гэж шүү дээ. Хинч та нар ийм аюултай юм мэдж байна гэдгийг хэлж. Тэр учраас би уншигчтай ингээд хэлэхэд ер нь одоо та бүхэн бол хөргөчөө ингээд онгойлгоод үз. Ер нь миний бодож байгаагаар одоо Монголын жирийн нэг айлын бол хөргөчөнд нь байж байгаа гэртээ худалдаад авцсан байж байгаа дэлгүүр хоршоонд байж байгаа хүнсний бүтээгдэхүүн 90% нь гений өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүнүүд болсон. Генийн өөрчлөлт. Ер нь гений өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүнүүд чинь юу гэсэн үг юм бэхээр биологийн шал өөр төрөл зүйлүүдийг хооронд нь хүчээр релиздүүлж байгаа. Релиз юм. Тийм. Дээр үед бол монголчууд бол мэднэ шүү дээ. Релиз одоо жишээ нь хайнгийн шартай одоо үр төлөөгдгөөг бол мэд. Ортон болоод бол тий. Тэгтээ зэрэг бол эндээс хүн бүхэн энийг ойлгож ухаарах бид нар өөрснөө энэ аяллаас бид нар зайлсхийхгүй бол бол биднийг аврагч тий биднийг хамгаалах ийм хүч байхгүй мэн санаа зовох хүмүүс газар алга байна яа. Нэг маш баттай маш сайн ойлгож авах хэрэгтэй. Гизээ хүмүүс газар алга байна яа. Нэг маш баттай маш сайн ойлгож авах хэрэгтэй гэж бодож байна. Жишээлбэл энэ анхных ингэж хэлсэн том корпорациуд том төслүүд аваад тэгээ энэ Америкийн том корпорациуд их сонин бүтцтэй юм байна шүү дээ. Нэг зөвлөх гээд хувьцааны тодорхой хувийг нэг хүнд өгчдөг. Нөгөө Киссинжер, нөгөө Бжезинский, нөгөө нэг дэлхийн салтан хүн шүү дээ. Тэгээд л яг асуудал орлоо сонгуульсан талны яллаа. Нөгөө хүмүүс нь ороод хүнсний бодлого бүх юм хийчихдэг. Тэгэн гот яаж юм гэхээр гений өөрчлөлтөө ийм хүнсний бүтээгдэхүүн бол ямар ч хориг саадахгүй дэлхийн нэг даяар цацагдчих байдаг. Тэндээс асар их хэмжээний ашиг олно. Тэ? Тэгэд унлаа яачдаг. Гэтэл тэрийг хэлж байгаа нь Киссинжер тэр шин. Америкчуудаа бид нар дэлхийг барих гэж байна тий. Тэгэхээр нефтээр зөвхөн бүснүүдийг хүнсээр дэлхийг барих шүү. Энэ хөтөлбөрөөр дэмжиж асар их хэмжээний хүч чармаал тавиад богино хугацаанд асар их хэмжээний дэлхийн техник одоо хамарсан. Одоо бол 2011 он гэхэд үндсэндээ бол бүх зүйл галтанд байгаа л юм шиг байна л да тий. Гэтэл бид нар тэрийг мэдэхгүй. Жишээлбэл наазах нь тэр Е гэсэн юутай хүнсний нэмэгдэлтэй тий. Юм бүтээгдэхүүн хэсэг асар их орж ирдэг байлаа. Бүдэг бадгаас сурах сонсогддог шүү дээ. Германд Е-тэй юм хэрэгэлдэг юм шүү. Манад энэ Е-тэй орж ирээд дээ шүү гэл тий. Одоо ямар өчтөй бүү мэд. Нэр болтгол гинлээгээ яриад өнгөрчихсөн шүү дээ. Одоо бол ердөөсөө Монголын одоо нийгэм байж байгаа энэ олон өвчний хавтгайрал одоо тэгээ манай
сүүлийн үед бол төрж байгаа хүүхдүүд бол янз бүрийн бол төрөлхийн гажигчаа их төрж шин. Төрөлхийн амьдрах чадвар бол сул дорой ийм хүүхдүүд төрж. Энэ бол ердөөсөл өдөр тутмын та нар өөрснөө мэдэхгүй идээд хэрэглээд байгаа энэ генийн өөрчлөлтөд хүнсний бүтээгдэхүүн тэгээд дээр нэмээд бас нэг том одоо асуудал энэ бол хүнсний химийн асуудал гэсэн. Одоо саяхан бол манай улсууд бас телевизээр бол ярьж байгаа чипс төмсний чипсийг бол хүнсний үйлдвэрт хийдэг юм байна. Энийг химийн үйлдвэрт хийдэг юм байна гэдгийг манай саяхан бол олж сонссон байл л да. Гэхдээ энэ бол бас оройч гэсэн бол бас олж сонссон бол бас хэрэгтэй бол зурхгүй шаа гэл да. Тийм учраас энэ бол үнэхээр аюулын гаранг дэлтгэр ийм төвшөнд очсон. Манай үндэсний хувьд заяанд үнэхээр аюул хийж байгаа. Аюул одоо занал хийж байгаа бол маш их ноцтой асуудал юм шүү гэдгийг хүмүүс ойлгох хэрэгтэй юм байна. Хүн бүхэн энийг номыг уншаад ойлгоч тийм бол энэ хүнс ер нь гений өөрчлөлтийн хүнсний бүтээгдэхүүн юу юм? Энийг хэн ямар зорилгоор яаж ямар одоо арга замаар би бол арга бачаар гэж хэлэх гэж байна те. Энийг бол бидэнд нэвтрүүлээд байгаа юм. Гэдгийг хүн олж харсны дараа өөрийгөө гэр орныхныгаа гамаатан садан тийм найз нөхдөдөө энэнийг энэс болгоомжлох энийг авч хэрэглэхгүй байх. Ийм бол одоо нөхцөл бүрднэ гэж би найдаж. Бүр харин шинж нь уншаад их цаана бүр ийм фон яваад байгаа. 3 дахь орнууд тий? Одоо яг түрүүн хэлсэн шүү дээ. Томьёолоор 3 дахь чигээр тий. Энэ орнуудад байгаа хүн амын өсөлтийг хязгаарлах тий? Цаашдынхаа эдийн засгийн боломжийг хязгаарлах. Нөгөө нэг дэлхийн нөөц баялагын хуваарлтан дээр эдгээр хүч чадлыг суулгахын тулд баг энэ чинь дайны хэмжээнд аваач тавьчихсан тий? Хөтөлбөр явуулдаг шүү дээ. За нэгдүгээр үеийн бүгдээрээ хийдлээ. Хоёрдугаар үеийн яхад дархлаагүй хүмүүс гарч ирнэ. Тэрний үхээр бараг л дох юм уу хаашаа тий? Жишээлбэл би зарим энийг уншичаад зарим нэг шуруулждаг уншиж байгаа ч гэдэг чинь дэлхийн нийтэд хүн тусдаг байсан түүхэнд унш тусдаг байсан бүх өвчний вирусыг нянг ингээд бактери ингээд бүртгэцээ тий энэс өөр юм байх ёсгүй ингээд бүх шийдлэгөө батлаад ингэсэн байхад дохын вирус гэдэг юм гараад ирсэн гэдэг. Дохын вирус гэж юу гэдэг юм байхгүй яг хүн дархлаагүй л болчдөг тий тэгээ өөр өвчнөр өвчдөг тий тэгэхээр эн чинь өөрөө байхгүй штэ гэсэн асуудал хүртэл гарч ирж байгаа байхгүй тий ер нь бол дохын хувьд бол ярихад дох гэж бол оншил 50 гаруй өвчнийг дох гэсэн онштай гэсэн дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас одоо эмчнэрт явуулсан тусгай дотоод хэрэгцээнд зориулсан юм өдөртөмжүүд байгаа шүү дээ. 50 гаруй өвчний шинж тэмдгийг дох гэсэн онш тавиа гэдэг. Бүр цанаас нь зааварлцсан. Гэхдээ ер нь жид бас түрүү хэллээ. Доохыг бол одоо чинь тодорхой хэмжээний вирусээр үүсгэгдээд байна гэж ярьж байгаа. Гэхдээ бас хараад бус энэ эрдэнэ зүйн судлаач нар мэрэгжлийн усуд бодоход доохын вирус гэж яг юм байхгүй юм байна. Энийг бол сүүлийн 20 гаруй жил бид нар энэний хойноос явлаа судлалаа. Бусад улгын төрлөخت нь мэдэгдэж байгаа энэ вирустай адилхан доохын вирусыг ялгаж аваад өөр нэг эрүүл амьтанд бол одоо тэр вирусыг тарихад суулгах мөн яг тэрний бие организм дээр бол болж байгаа энэ өөрчлөлт юмнуудын одоо өөрчлөлтөөр нь дамжуулт тэр вирус байгаа үгүйг баталдаг юм байна л да. Тийм боломж байхгүй юм байна. Доох гэдэг бол хүнсний химээр хүний янз бүрийн одоо чинь вакцинжуулалтаар хүний дархлын систем нь өөрөө эвдрээд тэгэд өөр бол одоо янз бүрийн одоо идэгшгүй юм өвчнөд болж байгааг л бүгдийг хавтгаар бол доох гэсэн юм шиг байна. Тэгэд хамгийн гол бол юм болохтой зэрэг чинь бас бэлгийн замаар бол энэ халддаг гэдэг байгаа шүү дээ. Энэ ер нь бол чи түрүүхэн хэлсэн бэлгийн замаар халддаг гэдэг. Тэгвэл зэрэг чи ер нь энэ номон дээр бол одоо Америкийн эрдэмтэн Уильям Далийн энэ сүрлийн өрөөд гэдэг номон дээр бол юу гэж бичиж байгаа гэдэг зэрэг ер нь 50-аад оны бол ихэнх үеэс эхлээд Америкийн тодорхой гадаад бодлого юм бол нэг том одоо жанжин шугам 3 дахь ертөнцийн орнуудын хүн амын тоог бууруулах бүр цаашлбал хязгаарлах. 3 дахь ертөнцид одоо болж байгаа энэ хүн амын бол нэг тэсрэнгүй бол одоо өсөлт төвч нь ер нь дэлхий манай энэ гаригийн соёл иргэншилтэд занал хийж ирэх гэсэн ийм нэг ийм загвар номлолоор явдаг. Тэгэд энэ одоо эрдэнэтэн хүний бол хэлж байгаа энэ бол фашист бодлогын үргэлжлэл юм аа. Тэр 3 дахь рейхийн явуулж исэн фашизмын одоо хүнийг бол одоо үйлдвэрээр нь сонгон одоо үржүүлэх тийм үү? Евгеник бодлого гэдэг шүү дээ тийм. Евгеник бодлого. Яг энэ евгеник бодлогын энэ Малцузианский онол гэж үүдэг шүү дээ. Энэ онолын бол үргэлжлэл юм аа. Энэ бол хүн төрөлхтнийг үнэхээр
чимээгүй тахал болсон ийм өвчнийг үүсгэж байгаа юмыг хүмүүс өөрсдийнхэн гараар өөрснөө тодорхой ууштай бодлоготойгоор хийгээд дээ шүү дээ гэдэг л ийм юмыг л хүмүүст хүргэх гэдэг. Би бодоод тахтал нэрээ тийм юм. Жишээлбэл эдийн засгийн өсөлтөөс хүн амын өсөлтөнд авах юм бол тухайлс ядууралд ордог учраас одоо жишээлбэл одоо Монголд орж ирсэн гой нэртэй бодлогод байна шүү дээ. Нэг төрөлтийг нэг яадаг чи байлаа. Нөхөн үржихэн эрүүл мэндийн шиг тий. Эсвэл бол гэр бүл төлөвлөлтийн асуудлаар том төслүүд. Эдгээр дандаа ингээл одоо эргээ харахад бид нар болцоох хэмжээний эглэхт би бүр ингээд ухаалцсан байхгүй яасан гэхээр 600 мянган хүний бид нар зөвхөн абортоор алаа хийсэн байна гэсэн хугацаанд. Энэ юу юм гэсэн чинь нөгөө нөхөн үржихэн эрүүл мэнд гэр бүл төлөвлөлтийн бодлого гэдгийг ч үр дүнд одоо коммунизм үед цаазалсан 37 мянган хүнээс ч илүү хүнийг алчсан байна шүү дээ. Тэ юу бодож байна гэдэг. Тэгээд таны номыг уншсан өсвөлтөөр бүр ингээд асуудал бол үнэхээр хүнд байгаа байна гэдгийг ойлгоод л энийг бол одоо Монголын ард түмэн, Монголын сэхэтнүүд энийг олж авч хүмүүст хүргэж бид нар өөрснөө энэс одоо болгоомжиж өөрсдийгөө болоод энэс хамгаалахгүй бол ийм бодлого үнэхээр чи түрүү хэллээ. Энэ бол биднэрт зарлагдсан байж байгаа тийм далдтай юм байхгүй. Тэгэхээр энэ албаас нэг сурвалж зарлагдсан юм байж л хэлсэн шүү дээ. 3 дахь ертөнцийн орнуудад зарлагдсан байж байгаа. Энэ номон дээр байж байгаа шүү дээ. Эднэрийн бол одоо хүн гэж хэнийг хүн гэж үзэх үү? Өндөр цэнхэрнүүдтэй шар устай ийм ари төрлийн хүмүүсүүдийг л хүн энэ бол хүн төрлөختний дээд одоо ноён төрөлтөв. Тэгээд ямар нэгэн арьс нь бол одоо чинь саар одоо тий одоо боронгот өнгөт ингээ болоод ирэнгүүт энэ үрээ хүмүүс нь одоо доод зэргийн ийм усууд хүн төрөлтөнгүүд эдгээр ажилтны төрөлтөнгүүд гэж бүр энийг нэрлэдэг тухай. Энэ бол номон дотор асар олон бол ишлэлүүд байгаа. Энийг аваад хүмүүс хэрэг үнэхээр энэ дээр бол итгэхгүй байгаа бол энийг аваад цааш нь өөрснөө энэ ишлэлүүдээр нь ороод албан ёсны бичгээр танилцаад энийг дэлгүүрлээс судлах бол интернет боломжтой шүү дээ. Тийм байна. Ялангуяа сүүлийн энэ интернетийн орчин чөлөөлөгчдийн дараач дэлхийн нийт их олон хүмүүс самун болоод байгаа. Иймэрхүү нуус баримтууд байнга ил тавиатай олж уншдаг хүмүүст бол ерөөс дэлгэтэл байгаа юм билээ шүү дээ. Өцгөд бүгд л байж юм л шүү дээ. Тэгэхээр нэг талаар энэ айгүй тийм готрон гимшиг. Гэхдээ нөгөө талаас нөгөөнийг бодлого хийж исэн хүмүүс ч одоо бууж өгöd эхэлж шүү дээ. Либерализм сүйтлээ шүү. Хамгийн сүүлд тэр Фукуяма хүртэл гэсэн байл шүү дээ. Түүхийн төгсгөл тий. Либерализм ялах тавилан тагаад дөнгөж ясны дээр хүү юу болох байлгүй буцаараа нөгөө төрийн хяналтын зохицуулт чинь байхгүй бол нөгөө үндэстний өөрсдийн дотоод зохицуулт байхгүй бол хаос тараад чи сүрдлээ шүү дээ. Дорой хайгаад нэг жижиг ном гаргацсан байгаа байхгүй тий. Тэр би гайхаад гоо яахаар ингэж иргэд идэх гэсэн. Лавл энэ хоёр ноноос асар их мэдээлэл авсан л да. Тэгээд сүүлд би ахад танаас үзсэн дээр юу хүнсэргийн үйлдвэрлэлийг хайгаад болтгүй. Яг энэ бол энэ юм дээр очиж Мансудрын ихтлэр хажууд очиж төв дээр нас байхгүй байгаа байхгүй. Хүнсэргийн үйлдвэрлэл нь за энэ хүнс энийг эдэнсэх байл гэхэд тэр бол боловсролын тогтолцооны асуудал тий. Ном гэж би сонссон. Тэрийг би яг уншиг болохоор зөв танаас тодорхойлж байна. За юунийг бас гаргасан 3 дахь ном бол хүнсэргийн үйлдвэрлэл гэдэг ном бий л дээ. Тэр бол англиараа бол Down as Down гэсэн тийм ном байна. Тэрийг бол яг ингээд синдром гэдгийг Down as Down гэдэг бол бид нарыг яг ингээд махчлан орчуулсан бид нарыг усан тэнэг хүмүүс болгож байгаа гэсэн үг л дээ. Би тэрийг бол монголчлоод Монгол буулгахад хүмүүст хүргэх үүднээс хүн сүргийн үйлдвэрлэл хүн байна уу байна. Тэгэхдээ бид нарыг сүрэг хүмүүс болгоод байна. Тэ бидэнтэй амьтан адгуус шиг ийм сүрэг хүмүүс болгох гээд байгааг бүр сургуулаас нь цэцэрлэгээс нь тодорхой бодлоготойгоор ийм улсууд ингэж явуулаад ийм арга замаар хийгээд байна гэдгийг л энэ Джон Гата бол энэ хүн сүргийн үйлдвэрлэл гэдэг номонд бичсэн байгаа. Джон Гата бол өөрөө Америкийн боловсролын салбарт бол 26 жил багшилсан ийм багш сургууль хүмүүжлэгч хүн шүү дээ. Тэгээд сүүлийн бол 10-аад жил ер нь бол энэ бүх нийтийн албан боловсролын тогтолцоог эргэж харъя. Энд одоо байж байгаа энэ үзэл санаанууд нь бол үнэхээр бид нарыг үнэхээр тэр сүүл рүү түлхэж байгаа. Бидний хойч үеийг үнэндээ бол алж байгаа юм бодлого юм байна. Энийг хүмүүсээ та нар олж хараач, ухаараач, ойлгооч. Энийг засцгаая гэсэн ийм бол одоо бүр зөвхөн Америк биш. Энэ бол баруун Европ, дэлхийн бол олон улсад л энэ ном орчуулагдаад гараад энэ бол тодорхой хөдөлгөөн бүр зохион байгуулалтанд орсон юм том хөдөлгөөн шүү дээ. Манайх л одоо яг энэ таны тэр хүн зэрэг үйлдвэрлэлийн төвшинрүүгээ боловсролын салбараа шахчихна л да. Яг тэр дэлхийн стандартын юм чи бидэнд нийцэх хэрэгтэй гэдэг. Ер нь маань харьцаглаад хийж байгаа. Манайхан болохтой зэрэг чи манай нэг эрх баригчид бол
дэлхийн стандарт бусад орнуудад ийм байдаг гэдэг байхгүй. Хөгжинг орнууд ийм байдаг. Тэд нар бол зөвхөн бид нар телевизээр харж байгаа ямар нэгэн бол одоо айлчлалаар яваад нэг зочд буудлын цонхоор гарах нэг дэлгүүрээр нь ороод гарахд бол мэдээж тентхийн одоо барууны нийгэмд байж байгаа энэ бүх асуудлын одоо мөн чанарыг бол ойлгож авч чадахгүй шүү. Наслгааны зөвхөн амьдралаа гаргадаг дуулт яг тэр шиг юм байна шүү. Тэгвэл зэрэг чинь л ер нь тэндээс бол одоо явуулж байгаа бодлогоодыг дандаа дэлхийн хөгжилтэй орснууд ийм байна гэдэг байгаа. Гэвч миний бол хэлэх гээд байгаа энэ номноос бол одоо ингээд олж авсан одоо мэдээллийн бол энэ хэмжээнд юу гэж хэлэх гээд байгаа. Тэнд байгаа улсуудын ч гэсэн амьдрал бол асар хүнд болсон байгаа өнөөдөр. Үнэхээр магадгүй зарим үед бол биднээс ч хүнд төгсөлдөж байгаа. Тэд Америкчид бол жишээлбэл ерөөсө боолууд гэсэн. Зээлийн тогтолцоотой учраас юм авсан бол тэрийг төлөхийн төлөө бүх амьдралаа дуусгах. Тэр бол үндсэндээ бол мангар амжилттай өрхөнд ажлаас гарах юм бол байхгүй. Тэ? Удирдлагаас зөрөх юм бол ажлаас хаалгаж амьдралгүй бол. Гэтэл нөгөө асуудал чинь бүрсдэг. Дарамт нь бол амар. Тэгэж барыг харьцуулахад Монгол нь харьцаагүй гайгүй юм шиг гэдэг. Одоо болохтой зэрэг ердөөс нь үйлдвэрлэлийн бол ер нь үйлдвэрлэлчин бол үйлдвэрлэл хуваарлалт хэрэглэе гэж байдаг шүү дээ. Ер нь 1971 оны одоо долларын алтан баталгаа цуслахаас өмнө бол зөвхөн банкны зээлүүд үйлдвэрлэлийн шатанд зээл хэрэгждэг гэсэн байна. Зээлийг одоо зээл болгодог гэсэн байна. Зөвхөн үйлдвэрлэлийн шатанд. Одоо бол тэр алтан баталгаа цусласнаас хойш одоо бол үйлдвэрлэлийн шаталт нь олгоод хэрэглээний шатанд бас зээл болгох болсон. Үйлдвэрлэж байгаад нь зээл өгнө. Энд бас зээл өгнө. Аман хэрэглэж байгаад нь зээл өгнө. Энэ бол одоо энийг регономика гэж нэрлэдэг л дээ. Регний эдийн засаг. Одоо регний эдийн засгийн бодлого гэж нэрлэдэг. Одоо тэгэж явсаар байж байгаад ер нь Америкийн одоо чинь дундаж гэр бүл ихэнх нь бүр дийлэнх нь үнэмлэхүй дийлэнх нь бол үнэхээр өрөөндөө бол живцэн байгаа байхгүй. Тэд нар өнөөдөр бол одоо чинь байр сууцтай, машинтай одоо бусад хүний хэрэгцээний юмнуудтай байлаа гэж бодоход 100 төгрөг гэж ингэж бодоход тэд нар бол 103 105 төгрөг өртөө өнөөдрийн байдлаар. Тэгэд ер нь сүүлийн үед бол одоо бас хүмүүс анзаарч байгаа Америкийн ер нь иргэд болохдоо юм худалдаж авахгүй болохдоо зэрэг л энэ эдийн засгийн систем одоо нурч байгаа юм байна. Тийм үстэй. Тэгэхээр бүх нийтийн энэ бол хэрэглэгээ энэ бол эрэлтийг одоо нэмэгдүүлэхгүй бол хэрэглээний зах зээл хэрэглээний энэ юм чин болохдоо зэрэг чин бол яг либерал эдийн засгийн цаад мөн чанарын тухай асуудал. Тэрийг бол одоо мэдж байгаа бол бид нар хүмүүс компьютер байсан бол зүг зүгээр юм дэлгэстэй байсан бол одоо хавтгай болоо. Заавал бол одоо нэг машиныг бол чи олон жил унаад тэрэг 2 жил болоо соль тийм үстэй. Энэ гэрээ бол одоо энэ одоо сандлыг бол одоо чи 5 жил болоо заавал соль. Энэ бол одоо хуучирсан хамаагүй энийг хогдоор гаргаж эдийн засгийн өөрийнх нь тогтолцоо нь ингээд бол хийгээд өгсөн. Үнийг бүр шахаад тий зах зээлийн тэгээд байнгын бол чи өрөнд байна. Байнгын нөгөө худалдаа авах дарамтанд байнгын худалдаа авахд дарамтанд тэгээд хүнийг бол янз бүрийн байдлаар бол телевизийн суртаан ном санийн хэвлэлүүдээр бол хүнийг өрдөөсөө үндсэндээ бол одоо чинь хэрэглэгчийн юм зомби болгоод ажиллаж байгаа юм л да. Тэгшээ. Хүндээ бол одоо чинь хэрэглэгчийн юм зомби болгоод ажиллаж байгаа юм л да. Тэгшээ. Тэр бол дэлгүүрүүдээр ороод хүн өөрөө ингээд мөнгө ингээд тоолоод имрээ тоолоход бол хүн судалгаа хийсэн байна л да. Хүн мөнгийг бол бас жоохон бодож зардаг байна. Тооцоод байдаг тий. Картаар зүгээр ингээд уншуулж яхад хүн бол нэг юм авах гэж ороод 3 юм аваад гараад ирдэг. Гэртээ ирээд үзсэн чинь 2 юм нь бол төдийлөн хэрэгтэй биш 2 юм авцсан л байдаг. Яг ийм замаар бол хүн нэг талтай бол одоо чинь байнгын өдөр тутам бол ажиллаж өдөр өрөө багасгаж байгаа ч нөгөө талд нь тэр өрөө нь бол байнга томорч байдаг. Яг энэ эдийн засгийн өөрийнх нь энэ бол механизм л юм байна. Энэ бол хөгжил гэдэг шүү дээ. Энэ өөрөө орын юм гэдэг байгаа шүү дээ бүгд дээр. Тэ? Энэ бол байнгын мөнхийн өрийн дарамт, өрийн дөнгөл юм. Тийм л юм байна. Энэ бол хэрэглэгчдэрч баг бүрэн орон дээр ч гэсэн хэрэгжил өгдөг. Ерөнхий бодлогын түвшин бол адилхан. Одоо жишээл баг бүрэн орнууд бас зээл өгөөд л нөгөө автобуснуудаа тусламжаар оруулж ирж байгаа бүх юм нөгөө заа данаа ингээ яваад байгаа. Одоо ер нь тэгээд ямар нэгэн бид нар нөгөөдхөн төлөх гэж үзээд байдаг болчихдээ. Одоо ямар нэгэн байдлаар бол имийг бол үйлдвэрлэх бол ямар нэгэн асуудал болсон шүү дээ. Тийм. Одоо хамгийн гол бол асуудал бол тэрийг борлуулах асуудал. Тэрийг зээлэрч хамаагүй борлуулах асуудал. Хэрвээ борлуулалт байхгүй болчтой нь бол
одоо нэгэнд бий болгоцсон байж байгаа тэр асар олон үйлдвэрлэлүүдийг хомих хэрэгтэй болно. Хүмүүс үйлдвэрлэлийг хомих болгохдоо зөрчил цомготхол их болоод хүмүүс гудамжинд гарангууд нийгмийн докторгүй байдал бий бол нийгмийн докторгүй байдал болгоцсон улс төрийн докторгүй байдалд орно. Тэгэл ингээл бүх юм эмх замраагүй ийм юмдаа орчих. Ийм байдалд л либерал эдийн засаг биднийг авчирсан байж байгаа. Тийм ээ. Яг тэрний ирмэг дээр тийм. Яг энэ ирмэг дээр авчирсан байж байгаа. Яг өнөөдрийн энэ байдал бол өнөөдрийн энэ өдөр бид нэрийг боожгаад нэг талаасаа бол магадгүй дэлхийн 2 дугаар дайнаас хойш хамгийн төгшөртэй үед бид амьдарч байгаа. Тийм ээ. Бүр өндөр түвшний зарим судлаачдад гарцсан хамгийн дайны өмнөх нөхцөл байдал хамгийн тогтворгүй нөхцөл амьдарч байгаа. Ийм учраас л энэ номыг би орчуулдгийн гол нь болохоор хүмүүсийг манай эрх баригчдыг олж уншаасаа тий эн чинь бол бас нэг Монгол улс гэдэг айл гэрийг авч байгаа хүн бол төрөл бүрийн бол олон талын мэдээлэлтэй эндээ дүн шинжилгээ хийдэг тий харьцуулж үздэг өөрийнхөө гаргаж байгаа тэр олон зөвлөгүүдийн яриад байгаа ямиг Монгол хүний нүдээр Монголын тэрний язгуурхшгийн үүднээс хардаг тэр өнцгөөс хардаг юм байгаас л гэж хэлдэг. Би бүр анзаараад байхад яг л тэгж анзаардаг байгаа. Энэ Япон, Өмнөд Солонгос, Тайван гэх мэт улсууд харахад харьцангуй тийм үндэсний маягийн төр улсууд юм шиг байна. Тэ? Бүх бодлогоор ингэ савдаггүй. Өөрийн эрх ашигтай айгүй их асуудал авчаар тэмдгийн эрх баригчид гараад байна тий. Ер нь бол гэж гараад байгаа. Чээс зөв хэллээ. Япон, Хятад, Солонгосын бол одоо чинь эрх баригчид энэ одоо баячууд те олигархууд нь бол үндэсний чиг баримжаад байгаа. Харин тийм юм л. Харамсалтай нь манай одоо энэ олигархууд их баригчнууд бол дандаа гадагшаа өөр бол гадагшаал чиг баримждаг. Өөр харийн улс руу барууны Америкийг тэмцтэй баруун руу ийм чиг баримжаатай ийм байна гэдгийг л бид нэр олж хараасаа л гэж. Тархины хүн сүргийн нэг хэсэг болчихоор хичнээн мөнгөтэй байгаа ш нэмэргүй гэж би тантай ярьж байхдаа гайхаад байсан. 17 оны хувьсгалын дараа Оросын бүх баячууд ван гүнгүүд хамаг алт мөнгө бүх юм аваад л гарсан гэдэг. Дэлхийн хамгийн баян хүмүүс л гарсан. Гэтэл дэлхийн 2 дугаар даа эхлэхэд тэнд нэгч бизнес вэ, нэгч баян хүн, нэгч баян болдог. Тийм учраас бол манай бас энэ олигархууд мөнгөтэй, хөрөнгөтэй ийм улсууд бол ойлгох хэрэгтэй. Хүн зөвхөн өөрийнхөө эх оронд л баян байдаг. Хүний нутагт мөнгөтэй очиод амьдрчин гэж бодож иж болно л да. Гэхдээ тийм амьдралын энэ систем боломж өгөхгүй шалтлаа тавьчих юм байна. Тэр боломж өгөхгүй яг энэ чинийхэр бол өмдөнд үлдэхгүй юм. Тийм л юм байна тий. Дараа нь би таны харин энэ хоёрыг олж уншсан. Мухардл. Хүн сэргийн үйлдвэрлэлд энэ ногоо юм биш үү тий? Энэ мухардл. Тэгээ ингэсэн чи энэ дээр улс төрийн үзэл санааны алд орчихно. Яг энэ рүү орж ирсэн. Яг либерализм үндэстэй мухардл руу орж байгаа нэг батлагч хэлээ. Гэтэ энэ бол бүр буус бүртэй. BBC телевизэн юм. BBC телевизэн бол 3 ангитай юм хурдл бидний эрх чөлөөний хүсэл мөрөөдөл юу болчих вэ гэсэн асуулт тавиад энэ автор бол энд хариулж байгаа байхгүй. Ер нь бол ардчлал, хүний эрх, зах зээлийн одоо эдийн засаг гэдгийг бол энэний бол хамгийн гол цаатлын тулгуур бол үзэл санаа нь хүний нийгмийн эрх чөлөөний тухай үзэл баримт байсан байна. Тийм шүү дээ. Анхных тийм эрдэл тэр чинь либерал гэдэг эрх чөлөө. Тэрний бол зөвхөн нэр томьёо нь үлдээ. Тэрний агуулга номдоо болцсон байгаа байхгүй. Агуулга. Бас нэг юм үг гэдэг шүү дээ. Ер нь эрх чөлөө гэдгийг бол хон чин хоёр бол өөр өөрийнхөө ойлгодог гэдэг үг гэдэг шүү дээ. Тийм тийм. Эрх чөлөө гэдэг үгийг хонь болохтой зэрэг бол чонд идэвхтэй байх. Амар чимээр амьдрнаа гэж ойлгодог. Ач нь бол хоньыг хэрэгтэй. Хоньыг идэх хэрэгтэй гэж ойлгодог. Хоньыг бол одоо бол шин дөлөөр гитж идэхгүй нэг дуртай чөлөөтэй идмээр байна шүү дээ тий. Ингэж левел юм байхгүй. Тэгвэл зэрэг бол зүгээр ямар нэгэн үг ин гой үгнүүд өгдөг шүү дээ. Одоо энэ юмнуудыг гэж бодхоосоо илүү энэний цаана ямар үр дагавар, энэний цаана мөн чанар байна гэдгийг л манайхан судалж мэдэх шалтгаан. Энэ ямар үр дагаварт хүргэж байна? Бусад орнуудад ямар үр дагавар хүргэж байна? Манайд яг ямар шатандаа явж байна? Ямар үр дагавар хүлээгдэж байна? Хүлээгдэж байна тий. Харцангуй энийг харах нь бол дэлхийн улс орнууд энэ замаар чи дараа гарсан юм байна л ш. Бид нар хөгжлийн зам дайрч харах тухайг дандаа боддог болохоос бас ийм нөхрөө орчих тохиолдлуудыг бас бид нар хараад байна юм байна. Энийг харахаар нөгөө нэг Латин Америкч яагаад юм болцсон, нөгөө баялагтай Африк яагаад юм болцсон. Бүгд л байна л ш. Бид нар яг энэ Перкинсийн номыг уншихгүй явах юм бол тэр нөхөр л орох юм байна л ш. Энэ Латин Америкийн ард түмэн бол одоо юу гэдгийг тэнд бол одоо ядуурлаг, уйлмжлал, ажил хөдөлгөөнд байгаа болгож тэд нар залхуу улсууд биш шүү дээ. Тэд нар
байгалийн баялаггүй ус биш байхгүй. Асар их байгалийн бэлэгтэй асар хөдөлмөрч ус. Гэхдээ тэд нар бол өнөөдрийг хүртэл бол мөнхийн ядууралд амьдарч байгаа. Тийм ээ. Аниг бол ядуурлыг яаж бий болгож байгааг бол Джон Перкинс бол энэ Уильям Ингдл одоо Адам Кёртис тэр бол яг энэ тэднийг үнийг л тэр хүсүүд төрж байгаа. Тийм. Барууны орнууд ягаад баг бүтэмжтэй өндөр цалинтай ажиллаа сайхан байдгийг бид нар 3 дахин ажиллаж ягаад 5 дахин баг цалин авдгийг гэнтэй асуудал байна. Тэгэхдээ үндсэндээ барууны орнуудын нөхцөл байдал ч бас энэ рүү орсон. Манайхны одоо ингээд Монгол хүний үнэмшийг дээшлүүлээ гэдэг бол зөв. Тэгэхдээ бол одоо янз бүрийн одоо ингээд нүүлдвэрчний эвлээс бол Монгол хүний цалин ингээд нэмэгдэх зэрэг бол одоо амьдрал ингээд гэсэн энэ бол бас л төөрөгдөл. Асуудлынхан бол яг тэр гогцоог нь олж харахгүй байхгүй. Тийм байна. Асуудал бол бид өнгөц үзэгдлээ гэдэг болгосон. Тийм учраас бол энэ асуудлаас бид нар хязгаар гарах гэдэг чинь ямар нэгэн юмны үр дагаврыг шалтгаанаас нь бид нар салгаж ойлгох хэрэгтэй. Тэрийг нөхцөлдүүлээд байгаа шалтгаануудыг нэглэж олж байгаа. Одоо тэгэл манайхан бол үр дагаврыг залхахыг бол хээл гахуул одоо авилгал азар авлаа гэл ингээл одоо ямар нэгэн одоо чинь үл үзэгдэхийн биеттэй л ингээл бид нар үзээд байна. Бараг энэ тэмцээн муу төрөлх муу шинж юм шүү дээ. Тэгтэл чи өөр нөлөөтэй. Өөр шал нөлөөтэй. Ер нь бол ингээд либерализмын одоо тэр энэ улс төрийн бол үл санааны алуурчд гэж энэ мухардл гэж номон дээр анхны либералийн үзэл санааг бол яг томьёолж онлыг нь боловсруулж тодорхой загвар хийжсэн яг энэ улсууд нь өөрснөө бол энэ дээр камерын өмнөөс ярилцлага хийсэн байж байгаа юм дээр. BBC телевизийн сурвалжлагч нь эдгээр тэгтээ бол бид нар ийм юмнуудыг бол бид нар үнэн гэж бодож ирсэн гэж. Одоо бол ингэж байгаа шүү дээ. Зөвхөн хувийн эрх шиг та нар дээдэл. Тэ? Хувийн эрх шиг хувь хүн баян байвал нийгэм баян байдаг гэсэн. Ийм үзэл бод. Ер нь бол энэ улсуудын бол одоо нэг чам сонирхолтой ингэж хэлэхэд энэ дотор бол гол бол та бүхэн мэдж байгаа одоо чи түрүү ярьжсэн нөө Милтон Фридман гэж байна. Милтон Фридманы бол яг одоо өөрийнх нь хувилгаан багш нь одоо юу гэж шүү дээ. Одоо энэ Австрийн бол аристократ Фридрих фон Хайек гэж байгаа шүү дээ. Хайек. Тий. Энэ хүн бол либерализм гэдэг ном нь нэлээд одоо гарч ирсэн. Одоо манад бол одоо ингээд либерализмын гол бол тэгэл одоо Атлантын нурууг яг тэний боолчлт хүрэх зам энэ төргээд тэгээ боолчлт хүрэх зам янз бүрийн ингээд ном. Тэр нь бол их гой нэртэй хүмүүст бол анх ингээд яг одоо мөн чанарыг нь олж харахгүй бол их гой үнэн юм шиг тийм бичиж байгаа байхгүй. Тэгэд энэ улсууд нь болох зүйл нь ер нь хүн гэдэг амьтан бол байнгын бол зөвхөн хувийн эрхийнхээ төлөө амьдрдаг тий зөвхөн бол өөр хүмүүсийг одоо тий шулах мунжих ийм санаа бодолтой ийм хүмүүс байдсан байна гэсэн төрөлх мөн чанар л ийм юм байна. Хүн ердөөсөө биологийн машин юм байна. Өөрийгөө бол одоо чинь өөрийгөө нөхөн үржүүлэхийн төлөөх ийм байгалийн ийм бодгол юм байна гэсэн ийм бол онл загвар дээр л энэ систем бий болсон. Эдийн засаг үл үзэгчээр бүхнийг зохицуулчих юм байна. Хүн бол мэддэг юм байна. Тийм. Одоо нөхцөлөд тэгж либерализм үнсэртэл гэж. Тийм. Тэгээ одоо бол буцаад нөгөө Кейнс рүүгээ буцъя тийм нэ. Яг дэлхийн 1-р тань дээр яг Кейнсизм гарч ирсэн шүү дээ. Тэгэл за ер нь зарим нэг зохицуулт хэрэгтэй. Ер нь энэ хаус төвшин оруулалт туйлын аюултай байдал төрлөө гэдэг рүүгээ л орж ирсэн. Одоо хаусын онлыг эргээд сөхөөдлөө гэдэг үр дүн байдаг. Цаг маань баг учраас 4 ном ярина гэж хэлдэг юм байна. Уг нь 2-2 ном болчихдог байж гэж. Одоо харамсчлаа л. Гэхдээ яг хуу та өдөр бол зөвхөн ингээд агуулга талаас нь л ярьлаа шүү дээ. Тий зөвхөн. Тэгэхээр уншчих бололцоо байгаа учраас би харин харамсахгүй байл та. Тэгэхээр номнуудыг яг та яг аль дэлгүүрүүдээр хэлж байгаа. Энэ бол Интер ном мирийн бол одоо номын сүлжээ дэлгүүрүүд биш үү? Тий. Мөн бишрэлтийн бол доотлын номын худалдаа талбай хажуудын дэлгүүрүүд байгаа. Тэндээс бол талбай авч шүү. Үнэн нь бол гайгүй. Тий энэ бол ердөөс энэ бол өөрснөө яг нэг Amazon дээр бол одоо ингээд интернетийн худалдааны дэлгүүрүүд байдаг шүү дээ. Тэнд бол дандаа л зарим нь бол $30 хэдэн юм дээ. Ялангуяа бол над чиний бол одоо бариад зурж сүрлийн өрөөд бол $31 юм дээ. Би бол энийг зөвхөн $5-аар л зарж байгаа. Монголд тий. Зөвхөн хүмүүст хүрээс яг тэгвэл одоо номын дэлгүүрүүдийн өшөө нэмэгдэл орж байгаа шүү. Тань дээр тийм 30% нэмждэг шүү. 30% нэмждэг ингээд л. За танд ярилцлаганд орсонд баярлалаа. Ямар боловч
жоохон уншсны дараа бол жоохон яадаг юм байл. Готордог юм байл. Тэгээ ийм биш ертөнцид байх гэжтэй. Гэхдээ ямар чи бурхны ертөнцийн шиг заримдаа амжилт юм л да. Гэхдээ ямар ч гэсэн ийм номнуудыг маш их хөдөлмөргөж орчуулахад хүртэл асар хүнд юм байл. Тийм учраас таныг олонний төрөж байгаа. Ер нь энийг орчуулахдаа бол аль болохоор бол яг тэр авторын бол үгийн сонголт, өгүүлбэрийн найрлал яг авторын энэ одоо байдлаар нь хүргэе гэж хэлсэн. Ер нь орчуулгын хоёр арга байдаг шүү дээ. Имийг уншаад өөрийнхөө бичих нэг арга бий. Эсвэл бол тэрийг уншаад яг авторын одоо авторыг дагаж орчуулах. Ер нь бол энэ бүх номнуудыг бол дандаа авторыг дагаж орчуулах гэсэн ийм л одоо орлого шүү дээ. Боломж байвал та харин энийг нөгөө нэг юу хэлбэрээр интернетийн нөгөө нэг тоон хэлбэрээр тийм маягаар зарж болох өөрөөр хэлбэл нөгөө шууд мөнгө төлөөд татар компьютер татал уншиж байгаа. Тэгэх юм бол боломжтой. Ер нь бол ийм том номнуудыг бол шууд компьютерийн дэлгэцэн дээрээс уншихад бол хэцүү л дээ. Тэр чинь DPI гэж бол нөгөө цэгийн ягтрал нь бол бага байдаг учраас хүний нүд их амархан цуцдаг. Тэгээ бас их тарга ажиллаж байна. Ер нь бол хүмүүстэй би дахиад ингэж хэлэхэд бид бол ном унших хэрэгтэй байна. Одоогийн бидний амьдарч байгаа энэ нөхцөл байдлыг бид нар өөрснөө ойлгох хэрэгтэй гэхлээр тэрний дараа өглөөр гарна ойлгох хэрэгтэй. Тийм, бүр өглөөр гарна ойлгох. Тэрний дараа яах вэ гэдэг асуудлыг бүгд тэр бас ярилцах хэрэгтэй. Энэ тохиол бол бас судалгаа юмнууд бол хийж байгаа юмнууд бол бий. 90 онд бол бид нар бол ялсан талталгүйд орсон юм биш үү гэж утсан. Ягаад гэвэл нөгөө орох гэж байгаа нийгэм бид нар огт мэдэхгүй нагаад орсон байгаа. Нөгөө 21 он ч гэсэн тэгсэндээ монголчууд. Тий. Ер нь яг 21 он чиний яг хэлдэг хэвлэлийн зөв. Ер нь 90 онд бол үндсэндээ хүн ард Монголын одоо нийгэм яагаад үлсэн ер нь эрх чөлөөний үндэсний эрх чөлөөний тэр хөдөлгөөний л давлгаа байсан шүү дээ. Тэрийг бол шал өөрөөр нэг мэдсэн чинь болохтой зэрэг капитализм болгоод бие бинийгээ хүн хүнээ шулдаг, хүн хүндээ мөнгө хүүлдэг, тэ? Янгандаа дайсан. Тий, хүн хүндээ дайсан. Янганд л одоо чинь янз бүрийн мөрөдө тоглоом гэсэн юмнуудыг бүр нийгмийн хэмжээнд түлээн зөвшөөрсөн энэ нийгэм рүү бид нар гулсаад орцсон байгаа ч гэсэн байна шүү дээ. Бид нар ийм юм болно гэдгийг хэн ч хэлээгүй л байгаа. Тэгсэн. Харин бид нар бол нөгөө Сингапурын өндөр вишн, Times Square-ийн гоё талбай, тийм их нөгөө Парисын юг хараад л эрхчлээний хөшөө Парисын Эйфелийн цамхыг хараад орчихсон шүү дээ. Төсөөлөд орсон. Тэгээс ийм нэг юу орё гэж бодоагүй юм л. За танд баярлалаа. Дахин ном гараад би таныг урьна. За баярлалаа.